За гадуур салхинд гарахаараа хүн харахаар уурлаад хуцаад байх юм аа. Нэг настай той пүүдл гэдэг энэ хоёр асуулт явуулсан байсан. Хоёр дахь нь болохоор ууранд дийлдэхгүй той пүүдл нэг настай нохоо маань хүн хазаад байх юм аа. Саяхан манай ээжийн гарыг хазчихсан гинэ. За энэ бол жижиг нөгөө нохоо тэжээдэг хүмүүст айгүй элбэг тохиолддог асуудлуудын нэг. Ихэнх тохиолдол бол яг энэ нохоо жижиг нохоо гадаа гарахаараа хүн рүү уцсах, гэрт орж ирсэн хүн рүү хоцох моцгол нөгөө нохооных уурлаад байгаа гэхээсээ илүү дандаа айцтай холбоотой байдаг. Хангалттай их нийгэмшээгүй, гэртээ их уудсан, гэрийнхаа гэр бүлээс нэг холдож үзээгүй тиймэрдүү нохоонуудын хувьд хамгийн их тохиолддог зан авирын асуудал. За тэгээд энэ нохоонд юу хэрэгтэй гэхээр хамгийн эхлээд нөгөө нийгэмшлийн яг контролтой буюу яг нөгөө эзний удирдлага доор нийгэмшлүүдийн тасгалууд айгүй их хэрэгтэй. За тэрний яг уу гэхээр өдөр тогтмол гарах хэвээр гадаа гарахаараа эзнээ нөгөө чирж алхдаггүй байх хэвээр эзнээ яг хаана явж байгааг анзаарж алхдаг байх хэвээр өөрөөр хэлбэл эзнээ дагаж явж штэ. Ихэнх жижиг нохоонуудыг ингээ гадаа салхилж байгааг нь харах юм бол дандаа эзнээ дагуулад явж байгаа. Эзнээ дагуулад явж байгаа нохоо сэтгэл зүйн үед ямар шүү байдалтай байх уу гэдгээр нөхрийг би бол ингээ дагуулаа явж байгаа штэ. Тэгнээс би эзнээ дагаа явж байгаа биш. Эзнийг би дагуулаа явж байгаа болохоор дунд нь ямар нэгэн асуудал гарах юм бол нөгөө нэг шийдвэр гаргахын болохоор дандаа нохоо хийдэг. Тэгээ нохоо мэдээж ихэнхдээ зөв шийдвэр гаргахгүй штэ. Тэгээ айсан хүн рүүгээ хуцах, хажуудлын нохоороо дайрах тиймэрхүү асуудлуудыг дандаа контролгүй нохоонууд гаргадаг байгаа шүү. Тэгэхээр энэ бол нохоог жижиг гэж юусоо нөгөө орхиж болохгүй. Ялангуяа Монголд бол жижиг нохоонуудын зан аашийн эвдрэл бол хамгийн их. Тэр нь мэдээж нөгөө тэр жижигхэн нохоог нөгөө анх нөгөө авсан сэтэл нь байгаа шүү дээ. Энэ ингээ жижиг юм чи хөөх ингээ эрхлүүлээд байж игээд. Тэгээ яг тэр сэтлээрээ өсөгчдөг болохоор нохоо дэндүү нөгөө нэг эзнээс хамааралтай дэндүү одоо бөөцөлөгдөж өснө. Тэгээд гадны орчинтой тийм харилцаа айгу муутай өсчдөг. Тэрнээсээ болоод гадны танихгүй юмнуудаас дандаа өөрийгөө хамгаалж хуцах байдал